Монголтой энэ 2-3 асуулт байна. Улсад улс ашигласны төлбөрөөр төлөхгүй 20-30 жил үйл ажиллагаа болж байгаа газрууд байна зарим. Зарим нь болохоор усныхаа төлбөрийг төлдөг. Улсад одоо хэдийн ийм газар байна. Танах хянах ёстой. Мөн танах яа ажил хийхгүй байна тэр. Гэр оролд амьдарч байгаа иргэд бол хутгаас ус авсныхаа лиатар тутам усныхаа төлбөрийг төлдөг. Орон зайсанд амьдарч байгаа хүмүүс усны төлбөргээд орон зайсны төлбөртэй бас адилхан нэмий төлдөг. Байгууллага төлдөг. Гэтэл зарим аж ахуйн нэгжүүд одоо 30 жил яагаад ус ашигласны төлбөрөөр төлөхгүй яваад байгаа. Танах яагаад ажил хийхгүй байна. Энийг л надад тайлбарлах гэдэг. Улсад энэ хэдэн газар байгаа. Тань тав байна уу? Байхгүй. Та мэдэхгүй. Танаас яагаад ажил хийхгүй байна. Танайхан ч гэсэн хуулийн хэлцүүлэлтсээр бид нар бас хэлэлтэй. Зарим нь болохоор ус ашигласны төлбөрөөр төлөөд өгдөг, зарим нь болохоор төлдөг хулгайгаар ингээд бүгд хот гаргацгаадсан. Бүгдийн амь би өнөөдрөөс 2 юм хэлсэн. Энэ байгууллагуудыг бүгд нь амь устай холбох ажиллагаа хий. Адилхан дөрвөн байгууллагуудаас бүгд адилхан усаа авдаг болцгоо нэгдүгürt. Хоёрдугаар зөвшөөрлөгүй энэ усны барилгын боломж барьсан энэ аж ахуйн нэгжүүдийн барилгын боломжуудыг буулгах заяа. Газрын албаныханд би бас үүрэг болгож байна. Цагдаагийнхныг оролцуулаад энэ барилгын боломжуудыг бүгд нь буулгах хотуудыг. Иргэд барьцж шүү дээ. Энэ зөв шүү дээ. Ер нь бол шудраг усны бүгд л адилхан усны төлбөрөөр төлдөг болъё л тоо. Эсвэл дараа нь төлдөг юм уу? Дан том аж ахуйн нэгжүүд нь л шүү дээ. Ер нь бол хараад байхад. Хөвчлэн дандаа уурын зохныхан. Энэ уурын зохны бизнестэй хүмүүс нь эсвэл төлдөг юм уу? Монгол улсын хууль нь хаана байгаа? Бүгд төлөх ёстой үстэй. Уурын зохных нь яагаад энэ давуу хэрэгтэй байгаад байдیں۔ Хулгайгаар ингээд ус ашиглаад байдаг. Хин энэ дээр хяналттай зөвшөөрлөх ёстой. Хуулиараа. Хуулиараа хоноо байгуулагчдын хяналттай шиг хацаач. Гэхдээ танай хөөстэй. Энэ олон жил хяналттай хацаач. Улстай сумдаа хариулах. Таныг хариуцсан гэдэг нь хуулийн дээр чи бичсэн байна шүү дээ. Би хуулийнхын заалтаар хэлж байгаа 28 4 дээр байна. Мөн шүү. Ажлын үеийн зав өрөөнд суух биш. Гараад тэр өөрийнхөө хүмүүсийг дагуулж гараад наа ажиллаа хийгээд өнөөдрийн дотор надад эргээд танилцуулж заяа. Бид хичнээн энэ газар байгаа. Хэдийн буулгах ёстой юм. Ямар хяналттай байх юм. Энэ 20 30 жил усны төлбөр төлөхгүй яваад хүмүүс нь буцааж төлөв заяа. Эрхэм танаа дээр бас байж тайлаараа. Тэгээд ажиллая.